За урд амарч ерөөдөө тосайсан. Тос өдөрсөн байдалтай байна да. Урд хоёр амарч хоёулаа тосолсон. За бид аялын бэлтгэлээ хийгээд 2007 оны систем байсан тий. За бидэд ингээд Монголоос хойд туйлын аялал 20 мянган м аялал гарч байгаа. Тэгээд манай аяллыг дэмжиж хамтран аялж спонсорлж байгаа танай хамт олон маш их баярлалаа. Тэгээд манай ирээд сервисээ хэлэх гээд үзэхэд онцлог бүтэн онцлогоо хийж өгсөн. Одоо 4 амарж байна. Юу тавилгаж байгаа ямар брендийн машин дээр онцлогоо хийгээд 4 амортизатор урд хойдгүй солих юм байна. Дээрэс нь өндгөн толгуур гэдэг явах анги дээр өндгөн толгуураас гол юу гэдэг. Тэгээд өндгөн толгуур ингээд 555 Японоос ирж байгаа бирэндээ одоо өндгөн толгуур тавьж өгнө. Тэгээд урд бүтээтэн төлөгчийн дараач хэрэгцээ бас муудсан байсан. Энэ болохоор урд бүтэгийн дараач хэрэгцээ болохоор Toyota-гийн оян кодтой машин анх үйлдвэрээс харахтаа иргэдийн тавьддаг. За энэ хэрэгцээний тавьж байна. оян парц. Тэн дээр дээрэс нь нэмээд VSC брендийн одоо Япон шүүр энэ одоо өөрөө цаасны шүүр цайтай машин анх үйлдвэрээс харахтаа ирдэг шүүртэй адилхан гэсэн үг. Тэгээ ийм өөрөө нэрзэний ийм хамгаалалттай байдаг. Шүүх чадвар сайн байдаг юм нэ. За тэгээд 3000 м тутам шүүрээ сольж явна. Тэн дээр бас масны шүүрээ бас солиё. Энэ масны шүүр нь бас Японы энэ өөрөө дэлхийн олон оронд гаргадаг энэ. Энэ дээр манайх Викинг шүүр. Манайх энэ Монголиа гэдэг нь албан ёсныхоо лицензийн бүр энэ дээр юм биш тий. Хайцсан дээр юм байна. Хайцсан дээр байгаа. Энэ дээр ингэ байж байгаа. Энэ шүүлт сайтай давхар цаастай шүүлттэй өгсөн үг. Амарцаатын хувьд бол 2005 оноос хойш манайх албан ёсны дийлэрээр Монголдо зарж байгаа. Ерөнхийдөө 20 жил зарж байна л гэсэн үг. Тэгээ энийг алдарт Kaya брэнд тий. За амарцаатан дээр дээрэс нь болохоор одоо дээрэс нь шрифт коднууд байдаг. Хужаа амарцаатаас ялгах юм нь гэхээр энийг гаргаж ирээд ерөнхийдөө энэ гагнаас шивээс дээдлийн бичгнүүд дээрээ энэ цаанаасаа үйлдвэрийн кодыг ингээд энэ амарцаатан дээр шивцэн байж байгаа. Энэ код бол гадуур давтагддаггүй. Энэ ерөнхийдөө манайх өөрөө амарцаатны кодоор ингээд явчихдаг. За эдгээр ер нь бол бид нар бас ингээд бусад үед амаржин ялгаж явахдаа бас энийг анзаарч авах нь шүү дээ тийм ээ. Тэгээд энэ сойлтыг авангуудаа өөрөө түлхэхэд энэ болохоор хоёр талтай ажиллагаатай амарцаат. Тэг ингээд тавигддаг. Хойдол дээр болохоор танах шулуун нарийн шулуун амарч байдаг. За энэ дээр нь болохоор бас гаргаад ирэхээр энэ дээрээ бас энэ код нь ингээд бас энэ дээр serial код нь ингээд шилжүүлсэн байж идэг. За ингээд сойлтыг ангууд өөрөө түлхэх нь хоёр талтай ажиллагаатай. За ийм хатуудыг одоо ингээд машин дээр тавиад бид явах нь шүү дээ. Тэгээд та бүхний одоо аюулгүй байдлыг бүгдийг ингээд манайх ингээд бүх оргоноос хэлбэрээр нийлүүлж байгаа шүү. Тий, хурдан тавих гээд аюулгүй байдал амаржинаас маш их хамааралтай тийм ээ. Бид бас хол зам дээр багийн бүртгэн 4 үнэтэй учраас бас илүү бүх юмдаа хараад байсан. Тий. За тэгээд нэмэлтээр дахиад бас за одоо ингээд сервис хийж байгаа хэсгээ тэгвэл хэдүүлээ. Яг энийг сольж байгаа хэсгээ бичиж тий. За баярлаа. За ямар сервис хийж байгаа бол одоо? За энэ одоо өндгөн тулгуурын сольж байна. Өндгөн тулгуурын солих шаардлагатай болцсон. Хол замдаас явж байгаа бидэд. Тий.
Танаа өнгийн дэлгүүр чинь аль 555 555 тийм ээ. Алдартай. Алдартай Subaru-гоор урддаг. За энэ өндөр дэлгүүр ерөнхийдөө одоо ийм хөдөлгөөн орч маань гэсэн шүү зэ. Одоо гараар хөдөлгөөр нэг актер хөдөлж мэддэггүй болохоос ш. Машин дээр ингээд хөдөлгөхөд дугуйч маань хөдөлгөөнтэй тий. Одоо энэ ерөнхийдөө ирзээ ингээд асарснаас болоод доторх нөгөө товууд нь ерөнхийдөө муудаад ирэхээр л хөдөлгөөн орчихно шүү. За. За энэ арай нэрсийн дасарснаас болоод дотор нь ус шороо орсноос болоод өндгөл дуурчин хөдөлгөөн орчихсон. За энэ шин даравч ирзэн. За энэ хуучин ингээд нүхний том болчихдог байхгүй. Тэгээд ирэхээр ерөнхийдөө хөдөлгөөн ороод тий. Нэрнэх. За энэ шинэ өндөл гоо шүү. За. болохоор болж байгаа 555 гэдэг. Тийм 555 брэнд. Тооны алдартай брэнд. За ингээ амралтын затрыг тас манай урд дамарж тас айтсан байсан. Одоо Каябигийн амарж тавьчих байна. За энэ хуучин амарж ингээд тусаа ийцээ. Одоо шинэ амарж суулгал тавьж байна. Каяби. Тэгээд шинэ амарж нэг заавал тавихаас өмнө ингээд ажлынхад нь заавал оруулдаг байна. Одоо энэ чинь хадгалтын байдалтай байдаг учраас тогс нь холдоогүй байдаг. Тэгээд газ тосог хоорд нь хойж ажлынхад нь заавал оруул тавих хэрэгтэй байдаг. Одоо энэ амарч 20 жил. Тий. Стийг нь үзчихсэн. Каяби чинь бүр одоо энэ том усан онгоц центрийн амарч бас хийдэг байсан тий. Усан онгоцонд байдаг. За ингээд 5-6 одоо ингээд ажиллаар аянда ажлын зарчим нь ингээд таад ингээд гоё шахаад хатаад байдаг. Зулааха. Оо. Тэр хаана? За ингээ хаад амарч байна. За бид энэ суулж энэ боч. За Намртын задар нүүдрөөс гараад хэвтээ нөхцөлд хадгалах хугацаанд ирдэг. Үндсэн ажиллагаанд босоо байдаг учраас заавалчгүй машинд суурьдуулахаас өмнө одоо энэ бүшинд угсрахаас өмнө 7-оос 8 удаа дарж хэвээ ажиллагаанд оруулж тавьдаг. Ажиллагаанд оруулаагүйгээс болоод одоо саях ч юм уу одоо явах ёстой хугацаанаас наан муудаг ч юм уу тийм бүх асуудал бас үүсдэг учраас заавалчгүй 7-оос 8 удаа дардаг. Стимагийн хувьд бол ингээд урд амарж ийн тавихын тулд тавгийн гаргахын тулд уртлын энэ нүүрний хэсгийг баг бичгээр наддаг юм байна.
Ирчгээр нь аваад. Тэгээ одоо цаашин каяби тавьж чинь. Ер нь энэ засвар үйлчлэгээ хэдэн жил хийж гинэ үү? Би одоо яг 10 жилдээ. 10 жилдээ. Тий. Танаа бол энэ амар жим бол одоо 20 жилдээ. Каяби ямар театр ер нь ямар өрөөтэй үед одоо юу гэдэг нэг ямар чанар энэ төр гэдэг ч юм уу тийм өрөө байдаг уу? Ерөнхийдөө нөгөө үйлдвэрээс гарсан машин, ард машины дутмын нэгэнд тавьждаг л гэдгийг. Одоо нөгөө нэг Toyota-гийн стандарт хангасан гэж явдаг байхгүй. Тий. Бид ч одоо тэгээд 20,000 км яг энэ амар жинтайгаа яваад явсныхаа дараа үр дүн ажиллагаа ямар байна, хүүтэн зэрүү бид нар ч одоо бүр Сибирийн хүүтнээр цаашаа гарна штэ. Тэгэхээр бүх юм бас тухайн үедээ бас хуваалцаа төсөлд нь бас бичлэгдээ оруулахыг бас бодно. Тэгээд нөгөө ам гол нь яг ямар ажиллагаатай болж гин, тос хайж гин үү, яваад ирэхний дараа ямар үр дүн гарав гэдгээ бас төсөлд нэг оруулчихвал бас тийм ээ. За ингэ. За, амарч ийн өгсөрч байна. За бид спонсор байгууллагуудынхаа стикерүүдийг машин дээр наах гээд хэлж байна. За ингээд. Тэгээ ажуугаар нэжээсээ чиг бусад нөгөө тэгээ юм хөө байх юм уу? Яаж ярахаар байна? Харж байгаа л. За бид манайхыг хамт дэмжиж ажиллаж байгаа спонсорлж байгаа Phoenix Oil-ийн синтетик гэдэг энэ Оросын Газпромын тий G Energy гэдэг үе синтетик 5 удаа 30 хэд тосыг бид сонгож хийгч байна. 7-9,000 км тэндээс явахаар. За мөн энэ компани G-Box Dextron 6 гэдэг рофтны шингэн. За антифриз улаан хасах 40 градус. За энийг сонгоод ингээд шиндаа хийгч байна. Тэгэл аялын сервисээ хийгээд байж энэ да. Тос масл. За ингэж байгаа яач. За бид Ford Motors дээр G гаражийн хамт олонны манай машинд бүх явхад ангийн үйлчлэгээ онцлогоо хийгээд урд 2 хэвтэй даравч ирзэн 2 өндгөн толгуур за юуны гарны түлх ирзэн 4 амаржин Каябигийн 4 амаржин 550 брендийн 55 брендийн өндгөн толгуурыг салхи үйлчлэгийг яг одоо хийгээд за мэдээж аяллахаа стикер логогоо спонсоруудын логоо бүгдийг наагаад өнөөдөр машиныхаа сервис үйлчлэгийг бүгдийг хийгээд бэлэн болж байна. За хараахны тас нэлээд харсан байна гэж байна. За хараахны тас сольж байна гэт. Ичээд хараахында хэдэн литр тас орох вэ? 4 литр орно. 4 литр орно. Энэ дээр одоо энэ шинэ тос нь орж байгаа. Энэ дээр 5 литр тос ирсэн байгаа. 4-ийг хийгээд 1 литрийн бөксрүүр нэх. Тий.
За бид бүхэн аяллаа машинаа бэлдээд сервис бүх сервисүүдэд машины явахад анги амарч ийн үзлэг онцлогоо бүх юм хийгээд тос маасл бүх зүйлээ эндээс солиулаад машин бэлэн болж байна. Манайтай хамтран ажиллаж байгаа гараж цагийн миний найз маань одоо бас мэдээлэл өгье те. Танай гараж ус ямар онцлогтой байна, ямар платформ байна тэр талаахаа чи бас нэг мэдээлэл өгчүүл те. За ингээд Батболтынхоо ингээд аяллаа багт ингээд бидэд бас нэг бяцхан дэм болох үүднээс манай дижитал гараж платформын манай хамтрагч Forward Motors гэдэг эсрэг төвдөр өнөөдөр ирчээд бидэд KYB амортизатор болон 555 явах хөдөнгийн одоо өндгөн талхуур гих мэтчлэн одоо яг Forward Motors-ийнхоо оруулж ирдэг яг оригинал чанартай сэлбэг хэрэгслэр одоо энэ Toyota Estima машин бидэд өнөөдөр үйлчлэгээ үзүүлээд аян замд нь явах үзлэг онцлогоог хийгээд байж байна. Тэгэхээр бүрэн хангаад байж байна. Ер нь танаа одоо платформ дээр ер нь бол сайн бидэд бас ингэ танилцчихсан шүү дээ. Ороод яг ингэ мэдээллүүдийг аваад ямар машиныхаа номероо хийгээл ороход танд ямар шаардлагатай сэлбэг хэрэгслэл хаана зарагддгүү гэдэг бүх мэдээлэл нь өгж шүү дээ. Тийм. Одоо манай платформ бол ерөөсөө улсын дугаараа мэдж байхад л ерөөсөө одоо таны автомашин таарах бүх сэлбийг манайх тохирлоор нь одоо яг ямар өндгөн талхуур, ямар амортизатор, ямар аккумулятор, ямар очлуур таарахыг бүгднийг нь одоо гаргаж ирэх чадaltaй. Тэр нь бол Монголд байгаа бүх энэ авцаасуур одоо яг бас боломжийн оригинал сэлбэг оруулж ирж байгаа сурдын юм бүгд хамааралтай. Аль нэг хаанаж очиод ингээд солиулж аваад хийлгэх салах боломжтой юм тий. Тийм тэгэлгүй байх. Одоо манай платформд бол дандаа гарал үүслийн тодорхой чанартай баталгаатай сэлбэг хэрэгсэл худалдаалдаг, үйлчлэгээ үзүүлдэг цэсрийн төвүүд сэлбэг ханган нийлүүлэгчд маань одоо байршсан байдаг учраас та одоо манайхаас бараа бүтээгдэхүүн авахар бол ерөөсөө санаа зовох юм байхгүй. Баталгаатай үйлчлэгийг авч болно. Garage CGM гэдэг пэйж хуудасаар болоод сайтаар нь бас юу аппликейшн бас байсан тий. Тийм дижитал гараж гэдэг аппликейшн болон Garage CGM гэдэг вебээс манай мэдээллийг авах боломжтой. Зүгээр ороод машиныхаа номерыг хийхэд бүх мэдээллүүд нь гарч иж байгаа. Би манайх өнөөдөр 555 брендийн өндгөн тулгуур, Кабигийн дөрвөн амортизатор за гэх мэтээр ингээд бүх зүйлүүдийг бас бид өнөөдөр машиндаа хийлээ. Одоо ингээ аялалд гарахад тун артж байна. Аяллалын бэлтгэл хангаж болсонд маш их баярлалаа. За аян замдаа сайн уцгаагаарай. За бид цаг үеийнхээ бүх мэдээлэл оруулж байгаа. Тэгээд за ямар брендийн ямар үйлчлэгээ хийлгүй, ямар стикерүүдээ нааж бэлэн болгоё. Одоо ер нь аяллалын бэлтгэлд юу дутуу байгаа? За ер нь одоо өнөөдөр ч одоо машиныхаа бэлтгэл ажлыг бүгдэн хангаад дуусчлаа. За дээрэс нь тэгээд яг манай аялал дээр одоо спонсороор оролцож байгаа спонсор компаниудынхаа тэгээд одоо бас спонсор компаниудынхаа бас детальны бүтээгдэхүүнүүдийн бас логог автомашин дээр бас байршуулчлаа. Тэгээд ер нь аяллаа автомашины чинь бас нэг харагдах өнцг нь ингээд одоо стикер логогоор бас өөрийнхөө машины гоё чимдэг байгаа шүү. Дөнгөө явчих тий. Мандал даатгал. За манай дээр мандал даатгал одоо манай ижүүрэн даатгалыг хариуцаад оролцож байна. За Phoenix Oil манай автомашины одоо дос туслах материал буюу одоо мотор хороотны досыг хариуцж байна. За G Energy гэдэг одоо брендийн досоор. За Travel Sim бол манай одоо Орос дахь аяллаа бүх одоо датаг бас хариуцж байгаа. За G Garage бол манай автомашины одоо явахын ангитай холбоотой бүх одоо сервисийг хариуцж байна. За манай Dice-ийнхэн бол одоо манай телевизийн бас тодорхой хэвлэлийн тал дээр ажиллахаар ингээд. За тэгээ бусад одоо бараа энэ G Garage-ийн Forward Motors-ийн брэнд бүтээгдэхүүнүүдийн логонуудыг бас бидэд байршуулчлаа. За дээрэс нь бас аялах хотуудынхаа бас тодорхой хэмжээний стикерүүдийг бас олоод бас автомашин дээр гоё байршуулсан байгаа шүү. За нэг юм байдлаар л ихэд машина өнөөдөр яг юмсан бэлдлээ дээ. Тэгээ одоо бүх юм айгу сайхан болчихлоо. За тэгээд 25-ны өглөө Монгол улсаас Улаанбаатар хотоосоо тэгээд Оросын холбооны усыг зархан дээ. За аяллаа бэлтгэл ачаа бараага очиж байна. Фриз бас Чи яг юм орч. ачаа бараага. За ингэ. Чад ингэ. За ингэ. Зина. За ингэ юм ачнаа шидчих юм болоог байгаас. Тамсаа битэн. Ачаа ширээ юм аа. Ширээ орч. За энэ одоо галтгоотой холбоотой ойр зүг.
Одоо тэгэл нэг хүнсээ ачиж өгдөг. Хоёр одоо хандлаад байгаа. Тусцсан. За ингэ юмудаа ихэд бэлдээд одоо нэг хүнсний юмаа бэлтчихвэл за тийм болох гэдэг. энэ дээр ингээд ганц миний чамдаамд орох юм биш тий. Мишок орно. Мишокод орж ирнэ. Хүнс орно. Миний чамдаам юм. За бид хүнсээ цуглуулж явна. За юу авч байна? Хүнсээ Ойр зураг замын юм аа. Монголдо. хүнсээ цуглуулж Яг нэг байна тий. Хараад байна. Энийг юу гэнэ? Дэв юм. Хари. Багаш. Байна.